Угаасаа анхны подкаст болохоор яаж яасан ятан тийм үстэй. Харин тамагштай биш та. Гэтэ чи шинэ жилийн чимэглэлийн талаар юу боддог вэ? Мэдхгүй байж та. Шинэ жилийн чимэглэл надад таалагддаггүй шүү дээ. Ерөнхийдөө ярьж гинөө эсвэл Улаанбаатар Монголынхыг ярьж гинөө. Ерөнхийдөө Монголынх. Тэгэхгүй надад нэг ирээнэ л юм шиг л харагдтiin. Тэгж хэлэхлээр хүмүүс гомдоод дитэн. Гэхдээ ирээн явж үзээгүй хүмүүс нь зүгээр нийтээс ирээний зургийг хараарай. Тэр бол Улаанбаатар шааж байгаа. Тэгэл одоо энэ нөгөө нэг юуны хажуугаар талбай хажуугаар явхлаар тэгэл бүр нэг тосгоны хятадын нэг талбай малбай тэр байдаг чимэглэлүүд нь явж байдаг шүү дээ. Тэгэхээр юу н амар уур хүртэй. Би ихтэй ингэж боддог байхгүй. Гадуур явал байгууллагуудын ч юм уу барилгуудын зассан шинэ жилийн чимэглэлийг харахаар дотор нь ажиллаж байгаа хүмүүс нь байгууллага нь ямар хөө сэтгэлгээтэй хүмүүс байдаг вэ гэдгийг нь харж болдсон юм санагдах байна надаа. Тийм шүү дээ. Дотоод ертөнцийг нь толдож байгаа шүү дээ. Хэдэн дөрөв шинэ жилийнхаа чимэглэл зарцуулснаар. Хэдэн дөрөв шинэ жил зарцуулсандаа гол нь биш байхгүй. Ямар хөө мэдрэмжтэй юм хийсэн бэ гэдэг нь байхгүй. Амар үнэтэй аглын юм авчирад хийсэн газар байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө амар хянтхан мөртлөө хөрх юм хийсэн газрууд бас байгаа шүү дээ. Жишээ нь талбайн сүлмүүдийг харахгүй те. Амар агли. Гэтэ чамд за хямдхан одоо ингээд зардал багтай те. Мөртлөө гоё хийсэн тийм чимгэлтэй газар хаана юм шиг харагдаж байна. Жишээ байна уу? Жишээ бол байхгүй л анал байхгүй нэ те. Гэтэ яг хаяа үзэгддэм л та. Мэдхгүй бай. Гэтэ fucking бодглоор амар стрессдэж байна. Одоо ингээл үгүй яг л нэг ч тийм юу байдгүй байхгүй. Нэг юм тогтсон нэг стандарт байдаг шүү дээ. За бүгдээрээ ийм мөнгөтэй байна гэсэн юм байхгүй те. Эсвэл за нэг ийм уур амьсгал бүрдүүлнэ гэсэн юм байхгүй те. Мэдхгүй байвс та баавс наад нэг хамгийн хямдхан ногоон өнгөтэй гэрлийг нь шагаал оруулаад модны гэрлүүдийг бүгдийг ногооноор хийсэн ч ах шиг те. Тэгээ би нэг үнтэй юм ярьж байгаа тэр одоо. Чи энэ модны гэрэл ногоон байгаа юу гэж бодож байна гэсэн. Яг тэгээ мод ногоон болохоор тэгээ ногоон гэрэл ногоон гэж юмсан те. Үгүй мод гэрэлтүүлээд байх шаардлага байгаа юм уу? Яг байж болно. Тийм. Гэхдээ тэр ногоон байх шаардлага байхгүй шүү дээ. Ногоон байх шаардлага байхгүй шүү дээ. Харин тийм диско шиг шат юм Монгол. Нөө нэг ийм өнгөтэй гэрлнүүд байдаг шүү дээ. Ногоон цэнхэр мөхөр. Тэд нар шиг ингээд нүдэнд амар ядаргаатай байдаг шүү дээ. Ингээд хажуугаар нь явж мохоо. Зүгээр шар гэрэл байвал арай тухтай. Эсвэл цагаан гоё дулаахан цагаан ч бас надад бас хэцүү санагдав. Гэхдээ ингээл яг жинхэнэ утгаараа шинэ жил тэмдэглэдэг зүгээр барууны улсуудыг л харъя л та тий. Тэгээ ингээ бас илчглэр тийм хүмүүс гоншихнаад тийм аа. Шинэ жил чинь хүн болгоны баяр хуцаад идэх хөхгүй юу? Гэтэ шинэ жил чинь Григориан календараар явж байгаа тий. Энд чинь манай сарны тоол биш тий. Аз юм уу эсвэл Төв Азийн хүмүүсийн эсвэл Дунд Азийн хүмүүсийн баримтлагдаг юм биш шүү дээ. Есүсийн төрсөн өдрийг л хэдүүлээ тэмдэглээд шүү дээ тий. Ер нь бол Christmas New Year чинь бас өөр шүү дээ. It's the same thing. Өөр шүү дээ. Үгүй өөр зөө. Юу шаад байна. Үгүй. Бачи. New Year Christmas хоёр чинь өөр. За өөр өдөр тэмдэглэдэг боловч ийм ихгүй. Хоёулаа нэг л юм тэмдэглээд. За. Тэр нь болохоор хоёулаа он солигдохыг тэмдэглээд байгаа байхгүй юу? Гэхдээ энэ он солигдох үеийг юугаар тооцож байгаа вэ гэхээр Есүсийн төрсөн өдрөөр тооцоод байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нэг манай эртний өмнөх гэдэг шүү дээ. Одоо яг орчин үед нэг жоохон PC болцсон болохоор politically correct болцсон болохоор тэг зөөлжлээд байгаа байхгүй юу? Тэгтээ заяа. Энд чинь юу байсан бэ гэхээр манай эзний жил байсан байхгүй юу? The year of our Lord заяа. Fucking Jesus I guess. Гэтэ муслимчууд шарын шашинтнууд бас 12 сарын 25 26-нд баяр тэмдэг сонин баяр тэмдэглэв шүү дээ мэдхүү. Ямар? Бас адилхан 12 сарын 25 6-нд. Тийм үү? Тий. Бас нэг юм үндэслэл байх нь байдаг юм байл. Яг уу байдаг л баг. Гэхдээ бидний хувьд бол яг ингээл шинэ жил гээл тэгэхээр яг тухайн газар нутагт амьдарч байгаа хүмүүсийн тэгээ байгаль орчноос нь хамаарат ингээд шинэ жилийнх нь хугацаанд нь бүгдээр өөр байдаг байхгүй юу? Жишээлбэл Монголд одоо шинэ жил чи хизээ вэ гэхээр өвөл дуусаал дулаарч эхлэхлээр шинэ жил. Цагаан сар штэ. Өвлийг өнтөд дарлаа гээл тий. Хятад ч гэсэн тийм штэ. Хятад чинь цагаан сарыг Lunar New Year гэдэг штэ. Тэгэнгუთ энэ New Year гэдэг чинь барууны он толлоор явдаг байхгүй юу? Тэгснэ эндээ амар имзэглээд эндээ амар харамлаад яг хөө тэгээ Монголын соёлын нэг хэсэг болцсон. Орсуудаас болоод тий. Тэгэхээр яг энийг болиулна солиорхон цайшин тий. Гэхдээ юу яриад байгаа вэ гэхээр тэг бити ингээд амар ягаад л имзэглээ. Тим ярих гаагүй. Гол ярих гэдэг юм юу вэ гэхээр шинэ жил яг жинхнээсээ тэмдэглэдэг барууны усуудыг харъя тий. Яг тэдний баяр штэ. Тэгэнгუთ ингээд тэднэр ингээд ийм солиотой ингээд тий fucking зүүд ч юм уу эсвэл өөр ямар клуб байдаг вэ? Зүгээс өөр ямар клуб байдаг вэ?
Choco. За чокод ч юм уу те байдаг тийм неон тийм гэрлэнүүд ашигладаг шүү дээ. Бүгдээрээ л дулаахан те нэг тийм айгүй нэг тийм гоё тийм анжелик гэрлэнүүд ашигладаг шүү дээ. Тэг яагаад ингээд Улаанбаатарт ингээд бүр ингээд нэг юм нэг хүсснээрээ ингээд дураараа ингээд шаагаад идэх би юус ойлгохгүй байхгүй юу? Тэ. Тэг чамайг стресс төлдөг чи ингээд би болохоор жоохон өөрөөр боддог байхгүй юу? Тийм позитив шаагаад байх юм шиг та. Негатив Mongolians. Үгүй би өөрөөр боддог байхгүй чинийхаас. Хоёрынхан жоохон зөрөөд юм л та. Одоо миний ялч заяа. За. Би болохоор шинэ жил Christmas хоёрыг шал тусдаа хоёр өөр баяр гэж боддог байхгүй юу? За. Christmas болохоор яг нөгөө нэг Есүс Христийн төрсөн өдөр те. Тэгээ тэрнтэй холбоотойгоор Christian хүмүүс тэмдэглэдэг. Тэнгүүд Монголд яадаг вэ гэхээр шинэ жилийн чимэглэл юмнууд нь бүгдээрээ одоо символ гингүүтлээ pine tree гэдэг ч юм уу те. Тэнгүүд тэр нь Есүстэй холбоотой шүү дээ. Тэгснээ бид нар чи өөрсдөө ямар хүмүүс лээ гэдэг Монгол хүмүүсэнгүүд амар Монгол соёл ингээ ялгарх ёстой мостой гэж ярьдаг мөртлөө. Дахиад нөгөө нэг Christian хүмүүсийн будын шашинтай хүмүүс Christian хүмүүсийн тэр чимэглэлийг ингээ хийгээд тэрэн дээр ингээ шинэ жилийг тэмдэглээд байдаг нь ironic гэдэг байхгүй юу? Тэгэхээр монголчуудын шинэ жилийн чимэглэл нь тодорхой хэмжээнд өөр байвал зүгээр гэж боддог байхгүй юу? Яг гэхдээ тэр нөгөө нэг Монгол өвлийн үе байдаг шүү дээ цэнхэрдээлтэй. Тэр өвлийн үе бол амар шат шүү дээ. It's fucking amazing. Тэр дүрслэлийг яг ингээд анх зохиосон тэр уран бүтээлч бол нэр үнэхээр лаг guy өө багахгүй юу те I don't know man or woman те гэхдээ яг би чиний ярьж байгаач ойлгож байна. Яг миний гол хэлсэн юм нь болохоор тэр хоёр бол in essence нэг баяр л гэж яриад байгаа байхгүй юу те он гарч байгааг яаж байгаа тэгээд Есүсийн төрсөн өдрөөр он. Гэхдээ Есүс 4 сар төрсөн юм гэдэггүй байсан ч юм уу байгаа ч юм. Гэтэ 12 сарын 26-нд чинь Есүс биш өөр баяр ихгүй юу. Тэр чинь Европын тийм хүмүүс өөр одоо шашинтай тэ эртний шашинтай байх үед тэмдэглэдэг байсан Германаас гаралтай тийм баяр ихгүй юу. Тэг ер нь бол Christmas чинь бүр яг үндсэн Европ хүмүүсээс Кельт хүмүүсээс гаралтай гэсэн шүү дээ. Саксон хүмүүсээс дахил махил өргөж ургал амар шат гэсэн юм шиг. Тэгэл мод зод чимгэлж юм блээ. Тэгэд Pine Tree чинь бүр чимгэлдэг байсан юм байлаа шүү дээ. Бүр ингээд бүтнээр ингээ шатааж матаадаг байсан юм байлаа шүү дээ. Мэдгүй харин тэрэн дээр бол одоо нэг хүмүүс тэгэл яг ойлгохгүй л байна л та. Тэг өмнө болгон л өөр тэмдэглэдэг байсан байлгүй. Зарим нь дахил өргөснөө цусаар боддог ч юм. Хашаас мэдгүй зарим нь л шатаадаг ч юм уу, зарим чимгэлдэг ч юм уу. Тэгвэл ерөнхийдөө бол Европ тэгээд багасаа ингээд өмнөд Европоос те ингээд хойшоогоо ингээд Христийн шашинд орох тоолонд тусам ингээд Христийн шашин очоо одоо нэг хүмүүсийн тэр тэмдэглэж байгаа тэр нэг баяр ёслол дээр нь орж ирээд тэрийг нэг хөөрхөн юу ячдаг байхгүй юу? Эвтэйхэн өөрсдийнхөө талд оруулцдаг байхгүй юу? Тэгэж нөгөө фамилиэр болгож штэ. Тэгэхгүй хурж ирснэ юу шинжил юу fucking юу хийгээд байгаа те наад мото бойл одоо ингээд Есүсийг те 4 сард Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэх гэх юм бол тэр хүмүүс чинь тэр шашинд уусч чадахгүй шүү дээ. Монголч гэсэн будын шин орж ирэхдээ ингээл тэ нөө савдаг мавдаг тэ нөө лус мус гэдэг тэр саанд нь ингээл өөрсдийнх юмыг амар гоо шингээсэн байхгүй юу. Тийм болохоор Есүсийн төрсөн өдөр биш заяо. Энийг үзэж байгаа Христийн шашинтай хүмүүс ч гэсэн яаж ивэл надад итгэхгүй бол нэт ухаарай fucking чи уурлаад эхэлчихлээ. За anyway заяо байж гол ярих гэдэг юм. Хэдүүлээ ингээ гоё би жоохон тайвшраад хэдүүлээ ингээд гоё чимгэл хийхин тулд яг магадгүй яг тэр баярыг нь жинхэнэ утгаар нь чи яага уурлаад байгаа. Чи өөрөө амар стресс түлхээр юм яриад штэ. Шинэ жилийн чимгэл. Тэгээд тэнгуут ингээд одоо ингээд хэдүүлээ ингээд аягуулсан харах хэрэгтэй юм шиг байна байхгүй. Яаж энэ хүмүүс шинэ жилээ тэмдэглэж чинь те. Гэтэ яг чиний хэлсэнтэй би амар санал нийлж чинь л та. Christmas гэдэг чинь шинэ жил биш штэ бидний тэмдэглэдэг. Тэгээ New Year чинь New Year шинэ жил чинь шинэ жил зул сар чинь Christmas тэгээд шинэ жил чинь New Year штэ. Тэгэхээр тэрийг ялгас алахгүй бол бүх чимэглэл нь Merry Christmas гэшээс. Тэгснээ Santa Manta. Тэ тэгснээ 25 дуусчдаг те яг шинэ жил бэлэг солилцдаг Santa Claus нь те гаж дунтай яндангаар орж ирдэг өдөр нь дуусан гут тэрнийхэн дараа тэгээд үргэлжлүүлээд монголчууд бүр аюу шадаг те үргэлжлүүлээд Merry Christmas дууссан штэ станра те fucking I don't know we just take ойлгохгүй. Тэгэхээр ер нь яг монгол хүмүүс шинэ жилийг тэмдэглэхдээ чимэглэлээ хүртэл үндэсний ч юм уу ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө хэв маягийг гаргаж ирэх хэрэгтэй байх гэж би боддог байхгүй. Тэгээд Санта ч тэгэл
улаан тий. Тий. Тэгснэ Монгол өвлийн өвгөн чинь юм цэнхэр цагаан амгаан хувцастай байх юм. Тэр мэрийг юм бас авч үлдмээр байгаа. Тий шүү дээ. Тэгээ Монгол өвлийн өвгөн чинь морь ундаг үлээ, буг муу ундаг үлээ. Амар шат шүү дээ. I mean Монгол морь тий. Like it's fucking perfect. Цасаа охинтой. Вау, өвлийн өвгөн чинь цасаа охингүй шүү дээ. Санта Клаус чинь бахан эльфүүдтэй шүү дээ. Тий. Тэгэхээр энийг нэг гоё дүрслэл болгоод уг нь аваад явуучвал тун зүгээр байхгүй. Merry Christmas гэсэн үг байхгүй. Still in Russian тийм байгаад байгаа тий. Тий. Гэхдээ олдоо яах тий. Тэмдэглэхээс тий. Тий, надад зүгээр яг юу айгуу чухал санагддаг гэхэлэр энийг мэдчих хэрэгтэй байхгүй юу? Харин тий. Тий, одоо бид нэр ингээд Оросуудтай айгуу олон жил найзалсан ч гэж тий. Дарамтлуулсан. Найзалсан болохоор тий. Бид нэр энэ уламжлалыг авсан. Тэ тэгээд тэрийг мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт Christmas чинь христийн шашнуудын баяр. Христийн шашнууд тэрийг тэмдэглэж болно шүү дээ. Би ч гэсэн тэрийг тэмдэглэл байсан. Гадаад амьдэрдэг байх та. Тэгэхээр тэрийг аягүй сайн ялгаж ер нь бол ойлгодог байвал хэрэгтэй тий. Зүгээр ингээ юу ч хийгээд ямар ч баяр тэмдэглээд байгаа юм гэдэггүй. Merry Christmas гэж явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тий, мэддэг хүмүүс байгаа, мэдгүй хүмүүс гэсэн байгаа. Мэддэг хүмүүс нь цөөхөн бах уу. Unfortunately. Okay. Yeah. Гэтэ зарим хүмүүс ингэж ярьд юм байлаа ш. Christmas чинь бүр Christian бүр Saxon дээр байхаас өмнө тийм psychedelic баяр байсан гэж ярьд юм байлаа ш. Maybe. Тэр нэг юм улаан цагаан өнгө мөнгө гэдэг штэ тий. Тэр нь болохоор psilocybin гэдэг нөгөө мөөгнийх нь өнгө гэдэг ч юм уу тий. Тэгээ нөгөө эльфүүд нь болохоор ингээ хүмүүс тэр мөгийг хэрэглэнгүүтлээ хийм хараад тийм мэл хардаг болсон гэдэг ч юм уу. За тэр улаан өнгөн дээр ганц коммент энэ зөө. Энийг бол цэвэр Coca-Cola гэсэн шүү. Харин өмнө нь өнгөхгүй байсан. Харин тийм ямар ч өнгөтэй байсан юм бүү. Тэгээ ер нь бол эн чин орчин үеийн Турк улсад төрсөн. Тухайн үед бол Турк байгаа. Гэхдээ орчин үеийн Турк улсад төрсөн яг Anatolia гэдэг байсан юм л та тэр хэсэг газрыг тэр чигт нь төрсөн Saint Nicholas-ийн дүрээс авсан штэ санал авсан. Тийм тэгэхээр бас нэг амар те нэг үнний ормор хүмүүс хайгаад бол хэрэггүй л. Харин тий. Тэгээ Saint Nicholas гэдэг чинь Францууд хэлэхдээ Santa Claus илүү юу гэлээ нэг тийм байсан юм шиг. Тэгээ тэрний яванда Santa Claus болоод Claus гэхэлэр герман сонсдоггүй нөө. Би Францыг сонссон. Ich heiße Klaus. Santa Claus. Das ist mein Name. Du verstehst mich. Exactly. Yeah. Гэхдээ Улаанбаатарын чимэглэлүүд бол нэрээ үнэхээр готормаар байд юм уу. Тийм. Чиний бол яг хэлсэнтэй аягүй санал нийлтээ. Яг нэг тэр нэг байгууллага одоо энэ шинжлэлийн чимэглэл гэдэг чинь гэхдээ тэр зөвхөн тэр байгууллагын одоо нэг имиж биш шүү дээ. Тэр чинь хүмүүс зориулж хийж байгаа шүү дээ. Тэ яг гудамжинд явж байгаа тэ хинүүлдэж өгөх гээд утаанд тэ багалзууртуулаад явж байгаа хүмүүс зориулж хийсэн юм болохоор уг нь гайгүй ватайхан царай төстэй юм хийчихье гэж боддгоо юм байна. Би тэрэн дээр нэр гайхаад байхгүй юу. Яг хин зориулаад юу хийгээд байгаа төсөө дуусгах гэдэг юм уу тэ эсвэл тайландаа оруулах гэдэг юм уу. Тэгэхээр яг ингээд яг тэрийг ингээ бодхолоор яг ингээд нэг очоод нэг ингээд тасдчмаар ч юм уу тэ эсвэл гэрэл хагалцмаар гэдэг байхгүй. Миний бодлоор ийм байвал яг уу зүгээр ийм шин ийм culture ингээ гаргаж ирж байгаа заяа. Надад тэр их мэдлэн байгаа заяа. Тэр culture би гаргаж байгаа байхгүй. Тэгэнгүүт хотын годамжинд ер нь сүлт модцод ерөөсөө засахгүй. Янз бүрийн хээ уулцтай гэрэл мэл ерөөсөө хийхгүй. Тэргээ ивэл дотор байна. Гадаа ингээ хийнгүү тэр нөгөө нэг утаа тоос мороноос дарагдаал ингээл өдөр харангуй тэр паатахаар юу ч юм дэвтэхгүй муухай болцсон байдаг шүү дээ тий. Тэрний оронд ингээл шинжил дөхөөл явангууд уур амьсгалаа хүмүүс ингээл аим гоё гадаа на fireplace хийдэг ч юм уу тий. Тэгэл тэнцэн нэг хүмүүс годамжаар явж байгаа хүмүүс дулаацдаг ч юм уу. Тэ нөгөө каван дээр нөө пошин дотор галаасаа бөөнөр тэр шиг зүгээр юм гой fireplace байдаг шүү дээ тий. Тийм байдаг ш ингээл газ маасан тий. Тийм байвал яг хуу зүгээр арай илүү functional юм болов уу гэж бодсон байхгүй. Yeah, I like that. Нача хамаагүй гойсон. Яг хөө тэгтээ гацуур мод юу л монголчин гацуур ургадаг лөө. Урлах үү. Тийм. Brain fart. Яг нөгөө Монголд айгүй их ургатын юм чинь би байхад нэг буруудахгүй байх гэж хаяа боддtiin. Тэ ямар
бид нэр халуун оронд гацуур аваачаад тэмдэглэж байгаа шүү дээ. Тэр бол жинхэнэ солиор шүү дээ тий. Ямар ч те нэг соёл тэгээд газар зүйтэй хамаагүй байгальтай хамаагүй юм яагаад гэвэл тийм гацуур бол надад их таалагдтыг. Гэхдээ зүгээр яг ингээл бүх юм ингээл сэтвэсээ чүүчүүд халих гээд байна анхааруулж. Гэхдээ ингээд бүх юм ингээл ухрахаараа ингээл утаан дээр л очдөг санагддаг байхгүй. Тийм бол гадаа жимгэл яагаад байж болохгүйгээ шалтгаан амар балер шүү дээ тий. Хоол агли явчихдаг шүү дээ. Манай хүнсний дүрийн тэнд амьдэрдэг байхгүй юу? Гэл харангууд ер нь бол амар утаатай тий. Тэгэл өнгөрсөн жил одоо сайжруулсан нүүрс хэрэгэлж одоо амар шаана гэлтгсэн юм амар шүү дээ гадаа. Илүү тортогтой болцоогоо тий амар тортогтой. Тэгээд ер нь өнгөрсөн жил мэл ингээл хооллолоо нэг хорсдгүй байсан. Одоо бол би яг бүр үнэхээр өөрийнхөө эрүүл мэнд саан зовж эхэлж байгаа байхгүй. Тэнгууд юу тэ чимэглэл нөгөө нэг чимэглэл нь баг нэг удаа хэрэглээл тэгэл дахиж хизээж цэвэрлэгээ авахаргүй болдог байх гэж. Харин тий. Бодоод байгаа юм тий. Харин тий. Би сайхан хойш нэг лагын тийш явсаахгүй. Чин тэр яг нэг амбул ингээд хөөх гэрэл мөрл хийцэн. Тэр нөгөө замын голын нөгөө цагаан юм хашлтууд байдаг шүү дээ тий. Тэд ингээд хавар. Бүр хавар. Бүр ийм байна гэж боддог. Бүр ийм хар. За fucking агаар бөхөртөлж явах. Энийг ярих юм бол одоо ойлоо гэсэн стресстэй дуусах байх. Тэгэхээр яг хав шинэ жилийн чимэглэлээр яг нэг гоё шийдэл бодож олсон нь одоо тэр л юм байна л да. Монгол болох тий. Тэгэхгүй бол яг ингээд бид нэр бас гадаадууд хараад бид нэр ямар өрөвдөлттэй стакууд вэ гэж боддог байх л та. Би яг тэгж боддоо шүү. Яг ингээд гадаад хүний нүдээр ингээд харах юм бол нэх ядцсан. Тий. Харин тэгснэ гадаад юм дуурайх гэж амар их ядна. Тэгснэ шүүмжлэхлээр амар гомдтیں۔ Тий. Fucking. Тэгэл яг ингээл бид нэр ингээл нэг Merry Christmas ч юм уу эсвэл Happy New Year, Merry Christmas хоёроо ингээд учир начрыг ойлгохгүй тэгснэ Санта Манта тэгснэ ингээл нэг юм ачаачин хямдхан тоглоом чимэглэлүүд ашиглаад тахлаар ер нь бол яг гадаад хүмүүс хэрвээ ингээл Монголд амьдардаг экспатууд юм уу эсвэл жуулчд тэг хурж ирээд харахтаа ямар өрөвдөлтэй л гэж хардаг баг. Ер нь бол бидний айгүйх тэнэг гэж хардаг байх гэж би боддог. Тийм болохоор амар уур гэдэг байхгүй юу. Тэг яг ингээд тэр тэнэг гэж бодож байгаа хүмүүсүүдийн нэгэнд нь ингээд багцлж байгаа юм санагддаг байхгүй юу. Тэгэл ингээл fucking шинэ жил Christmas хоёрооч ялахгүй чаавастай энэ тавьсан гэрлийг нь хардаа хөөр хідөө л гэж боддог байх ер нь. Yeah. That's what pisses me off man. Яг тэгэл амар юм global баяр болцсон байгаа юм чинь яг тэмдэглэж болж байна. Гэтэ тодорхой хэмжээний нэг жоохон ялгарл бас хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Өөрийнхөө болгож уусах хэрэгтэй шүү дээ. Ер нь тэгэл бид нар ингээл Монгол гээл ялгарх гад хичээдэг юм чинь үгүй хичээдэг бах уу? Үгүй. Гүр тийч хэлэх айгу дуртай юм санагдтыг. Тийм үү? Тийм. Яа. Гүр надад тийг санагддаг байхгүй юу? Тэгэл ингээл гүзээтэй те. Oh my god би ч гэсэн гүзээтэй л те. Гүзээтэй тэгснэ ингээл 10 цохиолын дуу сонсдог те. Тэгэл ингээл өөдөөс нь нэг гадаад мататын нэг жишээг аваад ярьчихлаар тэрийг ойлгохгүй байгаад нь яад стресстэй юм яад. Тэгээ уурлаа шаачд юм санагдсан. Тэгэл энэ нэг юм чинь ингээ өөрчилж л да. Тиншээ тийм байдэн штэ гэж ярингууд ч Монгол хийзээ юм болчих. Харин тийм байж болохгүй гэж. Наа чи Монгол Монгол болохгүй наа чи шүү дээ. Монголд бол ийм байдгүй ахын дөө. Тэгвэл за тэр яг Япончууд шинэ жилээрээ юу дэмтгүү? Traditional хоолно. Traditional гэх нь цаашийн. Гэхдээ ер нь бол customary сүүлийн хизэнэс ч юм дээ мэдгүй байна уу. За би зүгээр 50 гэл хэлж. Maybe 60. Идж байгаа бол Christmas үе, шинэ жилийн үе. Is KFC. American bucket of Kentucky Fried Chickens. Тэгээ гэр бүлээрээ тойрч байгаа л. Kentucky Mask гэж байгаа л тэгэл бүгдээрээ тэрийг яддаг. За. Тэр нь бүр culture болсон юм. Тэр нь бүр culture болсон юм шиг байлаа. Мэдгүй би Япон биш болохоор мэдгүй байл та. Япон очиж байгаагүй. Гэхдээ ингээл яг уу нэтээс айгүй олоодаа харж исэн, айгүй олон зураг мөрөг харж исэн. Тэгэл KFC үнэхээр амар маркетинг шаасан болохоор тэгдэг баг. Тэгтээ it's a culture. Гэхдээ Японоос өөр ямар ч хүмүүс тэгдэггүй. Хятад тэгдэггүй, Солонгосууд тэгдэггүй, Япон л тэгдэг. Америкууд ч тэгдэггүй. Fucking deep fried chicken те Christmas-аар идчих хүмүүс хэн байх хэвээр гэхэлэр уг нь Америкууд байгаа байхгүй. Тийм биш харин харьцангуй эрүүл амьдралтай Япончууд нь. Тэгвэл бид нар юу идвэл ер нь зохистой байх уу? Ер нь бидний үндэсний хоол, баярын үндэсний хоол юу юм? Манай аа бол бүх баяраар бууз иддэг.
Which I think is fucking crazy. Яа, тэгтээ яг зүгээр I don't know, би энэ шинжилгээр би хоньны гоё шархаж байгаа. Манай манай гэртээр нь Монгол сонсогч штэ. Шарсан гоё. Тэгтээ шарсан. Аха, шарсан. Монголчууд ер нь бол ихэнх юм чанд штэ. Which I don't think it's a bad idea, you know. Тэгтээ яг зүгээр шараад жоохон Christmas-ий шараад. Crispy болгоод. Хонь. Тэ like Монголд юу л байна? Хонь байна. Тэ тэгээд манай эмээ ирэх чинь манай эмээ болохоор дахиа гахаа идтгүү. Тийм болохоор ер нь бол хонь шарж байгаа байхгүй юу? Тэгэл everyone can eat хонь. You know? Тэгээд Монгол шүү дээ, тийм. Ер нь бол it's Mongolian. Тийм. Миний бодлохоор монголчууд ерөөсөө шинэ юм ингээд цоо шинэ юм гаргаж ирэхдээ жоох муу санагддаг байхгүй юу? Хөгжүүлэхтэй гэх юм уу? Одоо ингээл хэдэн зуун жилтэй зүгээр ингээл чансан мах монгол хүмүүсийн хоол те боодог. Гэхдээ түнгүй ерөөсөө хөгжүүлээгүй байхгүй юу? Тэгээ ингээд гоё хоолтой газруудыг харангуут ингээл хоолны калчер гээл амар гараад ирсэн те. Тэдэн мянган жилийн турш ингээл хоолоо хөгжүүлсэн. Зүгээр дан ингээд цайг ингээд салгаж авангуутлаа цайны соёлтой болсон жах шиг те. Тэгэхээр ингээд бид нар бас яг өөртөөхөө соёл гэж үзэж байгаа юм дээр хоолн дээр ч юм уу юун дээр ч юм бид ингээд тодорхой хэмжээний хөгжүүлэлт хийгээд нэг шинэ нээлтүүд хийх хэрэгтэй санагддаг байхгүй юу? Одоо яг чиний ярьж байгаа шиг. Йоо наадах чинь тэр нэг арт гэрэл хийж байгаа юм санагдаж байгаа. Арт гэрэлүүд үзчихсэн. Holy fuck are they good. Тэгээ бүр яг би бүр амар идмэрсэн. Яг ингээл орой ингээл тэр ингээл үзэхлээр амар it's so fucking sexy. Тэгээ бүр амар гойтой хоолнот нь they're amazing. Тэгэл хөдөө мөдөө гараал дээлтэй ах те хин блээ тэр ах I don't know. He is so fucking cool. Тэ no matter how cool you get, you can't fucking get any more cooler than that fucking guy. Тэ тэгснэ банхартай ч байх шиг те. Харин тий. Банхан хажууд нь зүг байж лээ тий. Тэгэхээр ингээл international ingredients хэрэгэлдэг ч гэсэн it's still fucking Mongolian. Гэтэ хөгжүүлээд гоё шат байгаа хөх тий. Яг хуу арт гэр бол надаа the best crème de la crème санагддаг. Ер нь бол Монгол тийм хоол хөгжүүлж байгаа. Гэхдээ энэ монголчуудын нэг хоолны соёл дээр анхаарал хандуулдаг нь мэдгүй надад бол нэг асуудал шиг санагддаг байхгүй юу? Тэг яагаад асуудал шиг санагддаггүй вэ гэхэлэр монголчууд бол хоол нэг чухал байгаа юм санагдаж байна. Түүхэнд. Because яг ингэ сайн бодоод зэх юм бол монгол хүмүүс эзэж түүхэндээ бол нэг айхтар үлбэрч байгаагүй тий. Яг сайн нэг сая шаач. Картны барааны үед Вана хавчэнэрээ. Ёо амдраад үтсэн юм шиг тий. Наваг залуу байхад тий. Shit. Аав ээжнэрийн үед нөө картны бараанд байхдаа амар хэцүү байдаг гэсэн. Гэхдээ тэр үед хүн үлбэрч хүчээсэн түүх юм бол байхгүй баг. Тэнгуут тэгэл монголчуудыг ингээл харахлаар монголчууд бусад хүмүүсийг үлбэрч өгөхөд хүргэжсэн нөхөөс бид нар ер нь бол өөрсдөө үлбэрч өгч байгаа шүү дээ. Хятад тэг жил болгон ингээл за жил арай over exaggerate хийчлээ. За нэг 10 жил тутам тэг ингээл дээр үед хятад famine болдог тэг гангачиг болно. Тэгэл өсөглөн болдог, янз бүрийн болдог. Мао Цзэдун ч тэг баахан хідэн 100 сая хүн за 100 сая 50 сая мэдгүй нэг тиймэрхүү хавцааны хүн өсгөж алсан тий солонгос бүн өсөглөн болдог. Одоо хүртэл хойд солонгос Африк үлсэж байна тий. Тэнгуут ингээл Европын улсуудыг бид нар амар гоё гэж боддог боловч яг үнэндээ дээр үед тэгэл байнгын үлсгэлэнд нэрвэгдсэн хүн амынх нь 80% нь пезентууд тий тариачд ингээл авшин ажил хийгээл амьдэрч идэг гэсэн үг байхгүй. Бид нар өөрсдөө бодоод зэх юм бол ядуу хүн гэж байсан. Гэхдээ ер нь бол өсөглөн хүн гэж бол байгааг байх гэж боддог юм. Тэгээд бас бидэрт нэх амар хоолнд зарцуулах цаг завч байгааг л байх л та. Цаг зав байгаагүй тэгээд бас нэг хэрэглээж байгаа юмсан. Тэгээд хоол байна, юм байна. Айгүй эрүүл хоолтой байсан юм санагдтыг. Мах нэг их айхтар иддэггүй байсан юм байл нь шүү дээ. Тий. Яг зундаа бол мах нэг иддэггүй, өвдөө мах иддэг. Одоо бол тэгэл үйл зунгүй амир их мах иддэг болсон. Энэ жоохон юм үзээгүй юм шиг тий. Гэхдээ би хүмүүсийг хэлж байгаа юм шиг. Би өөрөө бас сама fat fuck тий. Ингээ харагдахгүй байх л та. Гэхдээ бас доор ингээл амир хөөхөлт байгаа байхгүй. Тэгэл 27 таа мөртлөө жоохон классчлалтай болчихно гэсэгтэй. Тэгэхээр ер нь бол би бол өөрөө нэг тийм эрүүл хоол гэдэг. Чи бол you're a very lean guy. Тэгээ чи өөрийгөө эрүүл хоолтой гэж боддгоо. Би өөрийгөө нэг эрүүл хоолтой гэж боддгоо. Гэхдээ миний нөө биеийн онцлог хүмүүсийн ходоод ч юм хэвтэй босоо гэдэг юм шиг үлж шүү дээ. Тэмүүт минийх босоо нь хоол ороо пиу гэж шууд доошоо ондог. Тэгээ шинжиж л авдаг юм. Тэгээ баг гарч авч амждгүй ч юм уу хайшин тий. Би ч юм зүгээр ажлын байнгын амирх ажилтай байдаг болохоор ийм үетэй болох гэж бодсон шүү дээ. Can be anything. Тэгээ ганцхан шалтгаан байна гэж бохорцсон бол байх л та. Яа, тийм болохоор яг зөв би хоолыг синс ингээл бид нар ингээл монголчуудыг ялгарх гээд байгаа юм чинь жижигхэн деталь болгон дээр бид нар анхаарал хандуулж яж ер нь бол
яг үндсэн ялгарл гэдэг юм гаргаж ирэх баг. Тэгэхгүй бол бид нар Монгол гээл одоо юу гэдэг нэг газар очивол би Монголоос ирсэн гэл тэнгүүд танаа үндэсний хоол юу вэ гэл тэнгүүд цөөвн гэл тэнгүүд хятад тий бууз гэл тэнгүүд бууз гэж юу юм гэл гурил нэг ороос махцах юм гэж дамплин нуурлээ тий тэгэхээр буузыг нэр Монгол хоол гэдэг хүмүүсийг би ойлгохгүй юм та тэднээс л хятад бууз үүдийг мэддгүй юм болов дариггүй л харин би яг реакшныг хармаар байдаг байхгүй юу стакуудыг ойлгохыг хармаар байдаг байхгүй юу зураг харуулаад тий хятад бууз хийдэж шүү дээ бууз чинь хятадаас тэгэн гут ингээд яг ямар гашуун хар Монгол нөлмөөс гарахыг би хармаар байдаг байхгүй юу тий тэгээд яг уу тийм л байх тийм гэтээ надад нөгөө corporate шүү дээ corporate тэдний цэс нь надад л Монгол хоолыг аим гоё юм гоё хөгжүүлээд нэг юм luxury болгоод gourmet болгоцсон уу тий ингээд амар бирээс орж байгаа юм амар ингээд тавган дээр ингээд жоохон гүзний салаад малаад тавьсан тий жигэн юм гэлтэй яг хуу амтан дээр нэгээд бүр амар ингээд вау гэсэн юм байхгүй заяа гэхдээ visually юу identity байгаад байгаа байхгүй тий яг ингээд Монгол хоол тэнгуүтлээ ингээд амсангууд ингээд ямар ч амтлагч энэ төр амтагдахгүй гэхдээ тэр чинь ингээд Монгол хоол бидний юм эрүүл хоол иддэг тэнгууд одоо юу гэдэг дотор ингээд дотор орган байдаг шүү дээ тий одоо юу гэдэг бөөр илэг бөөр мөр гэж явдаг шүү дээ тэнгууд тэд нар болохоор амар хүнний бие хэрэгтэй гэж байгаа байхгүй жишээ нь илэг гадаадынхан үхрийн илэгний бэлтгэл гэж уудаг заяа бүр фитнес митнесээр хичээлдэг хүмүүс нь тэгсэн чинь бид нар илэг мэлэг дотор махцах иддэг байснаа тэрийг бол одоо баг илэг бөөр гэж хүмүүс ийв баг ихэн тэгэхэр болцсон тий зөв ийм талаасаа жоохон бодвол бид нар бас амар уулна потенциал зөндөө байгаа даа. Гэтэ баярын хоол яг чиний яг хэлсэн л бах төө секси болох хэрэгтэй шүү дээ. Тий. Таван цолыг тий. Би бол таван цолыг гэдэгтээ амар enjoy байдаг. Гэтэ хоошоорнд хийх хэрэгтэй байс. Илэг шарах хэрэгтэй байс тий. Шарсан. Тэгтээ ингээд ихэнх хүмүүс тэрийг идэж чадахгүй. Тэгээд тэрийг ингээд буруутгах хэцүү байдаг байхгүй юу? Тэнгуут нөгөө нэг жинхэнэ Монгол гай гэснэ. Монголоо алдсан гай гэдэг нэг хоёр ялгарл харагдаад байдаг юм шүү. Таван цол идэж чадахгүй болохоор Монголоо алдсан болчдөг. Тэгээд юу ч хамаагүй тэ адуу мал шиг хамгийн амлуугаа чихэж байгаа нь болохоор жинхэнэ Монгол болчдөг юм санагддаг байхгүй. Би бол хоолн дээр амар fussy, so fucking fussy зэрэг. Тэгтээ I think I can eat anything. Тэгтээ ингээд таван цолыг ингээд амар гоё болгочих юм бол тэ илэг мэлхийг амар гоё болгочих юм бол одоо илгэний нухш мухш чинь Монгол дүүлдэрсэн илгэний нухшнуудыг би нэг сайн мэдэхгүй байна л та. Тэгтээ Герман ингээл илгэний нухш мухш байдаг шүү дээ тий. Тэд нэг өөр амттай байгаад тий. Is it the chemicals I don't know. Тэгтээ хими юм мэдсэн болохоор өөр юм. Тэгтээ гүйцэтгэл нэрээ өөр санагдаад. Харин тий. Гүйцэтгэл дээр анхаарах хэрэгтэй. Тий. Яг нарийн деталь дээр тий. Нарийн деталь тий. Тэгтээ монголчууд ер нь бол ийм байгаагүй бах уу? Яг ийм яа магадгүй тий. Ийм хайнг ч юм уу тий. Социализмын үед ингээл харах юм бол монголчууд ингээл асар их деталь хандуулдаг гэсэн юм байна шүү дээ. Жижигхэн маркнуудыг ингээл харах юм бол тэр хүмүүсийн уруухан чадвар айгүй харагддаг шүү дээ. 13 дугаар зууны үед ямар байсан бол 13 дугаар зууны үед гэсэн тийм luxury байсан шүү дээ. I mean like би бол баг бүх юмаа өөр хүмүүсээр хийлэгдэг байсан л гэж бодож байна. Which I don't think is a bad thing, you know. I mean яг хөө тэгэл монгол хүмүүсийн нэг тийм нэг түүхэн cultural нэг тийм identity тэр юм санагддаг байхгүй юу? Нэг газар эзлэн гутаа тэрийгэ захирдаг. Гэтэ уусчдаг те ганц судлаа. Тий. Би наадхан дээр чинь нэг амар чамд гоё юм ярих уу? За. Чи сая юу гэсэн штэ? Хоол ярьчихсан штэ. Тэгээд 13 дахь зам ярьсан штэ. Тэгээд 2 and 2 together. Яа, нуруу амар өчигдрөөс CrossFit-д явсан чинь амар секси болох гэж байна. Үгүй мэдхгүй. Би үнэхээр хичээж. За, fuck за тэр яах вэ? Би ярьчлаа. Тийм. Хоол. Би YouTube дээр нэг guy үздэг хөхгүй юу? Very effeminate, бараг л gay юм шиг нэг guy заяа. I really like him. Content амар гоё. Тэгээд tasting history гэдэг channel ажилладаг хөхгүй. Tasting history. Тэгээд дандаа юм түүхэн хоолнууд хийдэг. Тэгэл ingredients-ийг ингээл recreate хийгээл, шинээр хийгээл, scratch-аас хийгээл янз бүрийн юм. Fucking amazing. And he's really funny. Амар нэттэй. Very царайлаг. Гэснээр ингээд Disneyland-д ажилладаг байсан гэж байна заяа. Тэгээд Disneyland-д нөгөө нэг Үлгэрийн баатруудын дүрд нэг хувирсан guys явж идэв штэ. Тэгээд тэрэн дээр болохоор Prince Charming-ийн дүр тоглолдог байсан. That's why he's so fucking handsome. Yeah. Okay. Gay but handsome. Anyway. Nothing wrong with that. Тэгээд
тэр guy tasting history гэдэг channel ажиллуулад би түүхтэй амар туртай болохоор тэр нь үздэг хөөх. Тэгээд тэрэн дээр ингээл янз бүрийн эртний ромын тэ fish sauce гэл. Тэгэл тэ ингээл pudding анхны pudding whatever. Тэгэл би ер нь Монголтой холбоотой юм гаргадгүй багтаа гэж айгүйх боддог байсан. Тэгсэн чинь дээр нэг гаргасан зөө. And that shit was fucking amazing. It was so good to watch. I don't know. Яг түүхэн хувьд тэр accurate мэдгүй. Тэгтээ тэр нь юу байсан бэ гэхээр ингээд ийм little meat cakes гэдэг нэртэй англиар орчуулвал meat cakes. Тийм. Тэгтээ нэр нь болохоор хятад нэр өгд юм байлээ. Мэдгүй. I don't know. Something. За тэр нь jelly юу? Jelly гинэ. Стүүжин. No. Биш үү? Very simple. Тэнгуут ингээд яг тэрийг ингээд ярьж байгаа байхгүй юу? Тэрийг ярихтаа амар гоё ярьдаг зөө. Тэрийг ингээд ярихтаа 14-р зууны үед 13 биш 14-р зууны үед 1300-аад оны эхлэл. Яг Монголын luxury амьдрал юу шүү дээ. Тийм. Хитрхи luxury and decadent. Тэгээ юан гүрний үед гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэр үед чинь хэдүүлээ жоохон хоорондоо биний үзэхэ болоод дөрөвс хуваагдаад хэрэлдээд эхэлсэн шүү дээ. За юан гүрний үед их хаан Ховлагийн ач хэлүүдээ хин гэдэг хаан гэдгийг би мартцсан байна заяа. Shit. Мартцсан байна. Буянт хаан гэсэн баг заяа. Тэр гай болохоор Буянту гэсэн заяа. За whatever. Буянт хаан. Тэнгууд ингээд Буянт хаанд зориулсан ийм одоо зохиосон хоол гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ тэр одоо тэр нөгөө нэг ingredients-ийн ингээд бичгтээ ингээд түрэг гаралтай хүн хятад хэл дээр Монголын одоо нөгөө нэг хаадуудын тогооч зориулаад гаргасан ном гэдэг ч байгаа байхгүй. Which is amazing. Түрэг сонирхолтой юм тий. Хятад хэл дээр монголчууд зориулж гаргасан ном. Тэгээд тэр одоо тэр юм нь болохоор basically ингээд татцсан хоньны мах, бүр нухш болгоцсон хоньны махыг ингээд баахан ингээд нэг одоо deep fry хийх гэж байгаа байхгүй KFC шиг. Тэгээд тосонд шаарддаг юм байна л та. Тэгэл амар сонир номтлох гэж байдаг. За тэнгууд хонь obviously Монгол. Right. Тэнгууд перц. I don't know Chinese, I don't know. Перц. Би ямар ч тэгжилж байгаа санаж байна. Ингээд яг эзэнт гүрний бүх онцөг улам бүрээс ингээд цоглуулсан ingredients-ээр хийсэн хоол гэдэг ч юм уу. Tiny little meatballs. Meatballs ер нь бол. Тэгээ ингээд бодоод зөвхлээр бид нар бол хоолны culture бас яг ингээд technically байхгүй бол хүмүүс биш л те. Харин тийм уулын зөндөө potential байгаа тэрийг алдсан яа. Социализмын үе ч гэсэн тэгэл зөндөө юм хийдэг л байсан баг гэж би бол бодож байна. Тийм. За. Өөр. Яа, баярын хоолнуудаа гоё болох хэрэгтэй байна. Чимэглэлүүдээ гоё болох хэрэгтэй байна. Монгол өвлийн үгэн. Өвлийн үг. Санта Клаус. Өвлийн үгэн is amazing. Би нэг артистын нэг монгол өвлийн үгний зурсныг illustration-ыг харсан юм. Би тэр артистыг санахгүй байна. Доор нь линкийг attach хийх юм уу? He's amazing. Амар лаг зурсан байлээ. Тэгээд ингээд за тэр яг би линкийг тавьчих гэж тэгээ хүмүүс өөрсдөө ороод би ч амтаа линкийг нэг тавьчихгүй те. Тийм. Окей. За. Яа. Манай саунд инженер орж ирж байна. Найз хүн явцсан уу? Окей. За тэгээ шинэ жилтэй холбоотой ер нь болохгүй өөрчлөлмөр байгаа юм юу вэ? Ямар вэ? Яавал зүгээр юм шиг байна. Мэдгүй юм да өрнөх юм тэгээд одоо баг харагдах юм уу? Тийм тий. Баг харагдах юм уу? Гэтэ сүүлийн үед за амар негатив ярих гэдэг нөө гэж. Яа тий яриач таа. Охтууд нь илүү угаадах шиг байна тий. Тэгэл бүгдээрээ л ууж идэв. Одоо тэгэл уухгүй. Мэдхгүй одоо. I don't know. Тасралтгүй шинжил тэмдэглээд. Би эсвэл найзгүй бах. Maybe. Одоо хамт олон нэг байдгүй болохоор би нэг их тийм ивент юм хүнд өргөддөггүй бах л та. Тэгэхээр яг сүүлийн 3 жил бол би айгу чимээгүй л байсан л да. Тэгээ нөө өгцөн ч гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Гэхдээ ер нь бол хүмүүс амар шоудаад байгаа юм санагдав. Тэгэл мөнгө төгрөг дуусаал өөр зээлтэй шоудаа шахах. I mean fuck stay home тэ зүгээр л гэртээ home alone үздэг ч юм уу, I don't know fucking KFC иддэг ч юм уу тэ нэг гэртээ ягаад сууж болтгүй юм тэ. Гадуур ковидтэй байна. За ковид бол одоо мартагдчихлаа. I am so sorry. Гэхдээ I really couldn't give a fuck. Одоо үнэхээр ковид мод гэж бодож байгаа юм аа. Одоо бол утаал бодогдож байна. Seriously амар биш тэ. Утаа бол нэр. За утаа. Сүүлд нөгөө ган жохлонгийн ээж хэдийн уут гэдээ явсан шүү дээ. Хүүхдүүд бидэг тараагаад.
Тэрэн дээр тэгсэн чинь ингээд хүүхдүүд бэлэг өгсөн чинь хүүхдүүд тавчигтайгаа усаа явж исэн байхгүй. Тэгээ ягаад тавчигтай ингээд явж байгаа юм чи гэсэн чи тэр хүүхдүүд уусаа л юм штэ асуудал биш гэсэн байдалтай байсан гэж байгаа байхгүй. Хүмүүсийг тийм болгосон биш. Хүүхдүүдийг штэ тий. Тэгэхээр хүүхдүүд багаасаа бас тиймхүү юмд амар дасаж өсмөргүй л юм л та. Тэгээ ер нь бол тийм штэ стандарт тавихгүй байгаа штэ. Чанарын шаардлага хангахгүйгаа гэдэгтэй л адилхан штэ. Үйлдвэрт тэгэл хогийн бараа хийгээлэх юм бол тэгэл цаашдаа хогийн бараа л гарч ирнэ штэ. Тэгэхээр яг Монгол яг тэгэл байгаа хэл та. Шинэ жил дээр ч тэр утаан дээр ч тэр хүүхдүүд дээр ч тэр тий. Яг ингээл нэг амьдрал ийм байдаг те ийм хогийн байдаг ийм шишэт байдаг. Тэгээ ийм байдаг болохоор энтэйгээ ингээд эвлэрээд ингээд тэгэл fucking байж ах хэрэгтэй гэж юм. Ямар ч юм дээр нэг improve хийхсэн сэтгэлгээний ерөөсөй байдгүй нь харагдаад байгаа байхгүй тий. Түрүүн хоолн дээр хийлсэн. Шинэ жилийн чимэглэл дээр хийлсэн. Зөвл гадаад хоол аваад идчихдэг те. Монгол хоолоо сайжруулах fuck that shit те. Улайлаа дээр байж лээ. Fucking KFC идэл тэгэл гоё шаач штт гэдэг ч юм уу. Тэгээ яг зүгээр би энийг бол toxic positivity гэж боддог байхгүй юу? За. Яг бас яг toxic positivity. Чи яг юу амар ууртай, ер нь ууртай. Үгүй тэгэл хүмүүс амар positive л байна. Яг үнэ хэлэхэд. Тэ одоо ингээл fucking шоудаал ингээл явж гин тэ. Тэгэл ковидтай авч наа. Who gives a fuck шоуд гин тэ. Утаатай авч наа хамаагүй. Ингээл шоуд гин тэ. Би ягаад ингэ уурлаад дгүй гэхэлэр ингээд хүн амт ерөөс тоохгүй юм санагдаад байхгүй энэ дээр. Тэгээ ингээ би ингээд энэ талаар ингээд ярихлаар ингээд гоншгоноод байгаа юм санагддаг байхгүй. Тэгэл ингээл түшгээ чи ямар амар негатив юм бэ? Ямар амар чи сөрөг юм. Гүтээ яагаад тэгээд fucking эвлэрээд тэгээд ингээд тэнэг царайлаад ингээд байгаад гэх юм. Тэр хүүхдүүд чиг байж болохгүй шүү дээ. Тэгээ тэр хүүхдүүдийг буруу өсгсөн байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд чинь миний амьдрал ингээд нэг юм болохгүй байна те. Би ингээд өвлийн хүүтэнд хасах 25 градус би ингээд тавчтай ус түрээд шаагаад ингээд явж байна. Тэгээ шинэ жил болохоо гоё байна те. Харин тэгэнгუут ингээд тэрийг хүмүүс ингээд харахгүй байхгүй ерөөсөө. Тэгээ тэгэнгуут ингээд негатив биш хүмүүс ингээд амар позитив. Тэгэнгуут одоо ингээд монгол хүмүүсийг ингээд бодох юм бол амар өөдрөг үзэлтэй юм санагдтыг. Монголч ч ууртай штэ. Тэгтээ өөдрөг юм санагддаг байхгүй юу? Тэр нь жоохон тэнэг тийм балмад их оромж үзлээс болт юм уу яад тийм заяа. Болно дөө. Хил мал 3 минут болно дөө. Тэгж байгаа л. Тэгж байгаа. Болчин те. Тэгж байгаа л болчин тэгж байгаа. Төрийн сүлд ивэг. I fucking hate that word. Төрийн сүлд ивэг гэдэг үг I really don't understand. Тэгээ төрийн сүлд амин ивэдэг байсан бол тэгэл fucking ивэцсэн байгаа шүү дээ. Тэгээд төрийн сүлд ивэг нь болно доо гэж хэлсэн. Гэтэ болтгүй байхгүй юу? Nothing works out. Тэгэл ингээл өөрсдийнхөө нэг амар юм сонин юм муухай байдал ингээл амьдрал идэг. Тэгээ тэр байдлаас нь ингээд гармаар байна, зайлмаар байна, болмоор байна гэх тэгэхээр тэгээ тэрийг ингээд хүлийн зөвшөөрдөг тий. Би бол гадаад явах эсрэг байдаг байхгүй жоохон. Тэгээ одооныхоо нөхцөл байдлыг сайжруулахгүй гэж гадаад явахлаар цуцсан болох гэдэг юм санагдаад байхгүй. Тий. Тэгэл гадаад очивол нэг нийгмийнхаа байр суурийг алдтал тэнд I don't know fucking ажилтан болдог ч юм уу тий. Тэгэл тийм нэг second class series нь болдог ч юм уу тий. Тэгмүүд яагаад ингээд Монголын нөхцөл байдлыг сайжруулах утаа багасаа гэж боддог юм. Харин тий. Би тэгэл бас нэг зарим хүмүүстэй уулзаал ингээд яриад төгсрөл юм байна, утаа юм байна, ийм асуудлууд юм байна гэл тэгэнгүүт гой өдрөг байл да шинэ жил болох баяр болох гэж байгаа чинь тий. Who gives a fuck about баяр тий. Тэнгүүт ингээл ийм байна, асуудалтай байна ингээл ярингууд ер нь бол асуудал чиний толгоонд байдаг шүү дээ. Дэм. Тэгээ өөр хаана байх юм чи ер нь бол толгойд fucking хаасаг бол чийжтэй шүү. Тэгэл энэ асуудлыг хөндөж гаргаж шийдэ гэж зорихгүй асуудал миний толгойд байдаг тийм учраас positive байх хэрэгтэй гэж бодоол ингээ яваал байх байхгүй. Тэгэл хэдэн жилийн дараа тэгэл яг байдгаараа тэр нөгөө нэг Монголын нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэг мөрийн хөтөлбөр дээр нэг ингээл тэдэн он Монгол гэр оролцоо болно, тэдэн он Монгол метротой болно хаана байгаа. Тэр оноод нь өнгөрчөөд шүү дээ тий. Тэгээд би бас ингээд хэд хэдэн нөлөө бүхэн хүмүүсээс сонсчихсан байхгүй. Би ингээл гэр хороолын нэтэр ингээл яриад явангууд өрнөхөө чи одоо гэр хороол гэж ярьж явдаг болоо. Хоёлаа нэг удаа хамт сонссон шүү дээ. Бүр маш нөлөө бүхэн үнэс тий. Oh my god. Тэр бол амар юу байсан л та. Хутармаар байсан л та. Тийм сонсчоо. Тийм эрх мэдэлтэй. So fucking disappointed. Тийм эрх мэдэлтэй, тийм том хүнээс, тийм тэг гэр хорооллыг марталтай гэж хэлхийг сонсох бол бас сайд шаасан тий. Тэрийг сонсвол тэгэл шууд зүгээр flat line шууд тэгэл
байхгүй болж байгаа байхгүй юу. За тэгээд бид хоёртой хамт негатив байхыг хүсэх юм бол бид хоёрын Instagram-д байгаа. Shit. Тэгээд бид хоёрын подкастны Instagram-д байгаа. Дагаарай. Яа, тэгээд хоёулаа хийд гэж дуусгах уу? За тэр нь ингэ дуусгах уу? За яах ярьжлээ тий. Тэгээд let's see. Тий. Тэгээ ерөнхийдөө бол тэгээд яг уу саяны тэр нөгөө нэг яг ингээд positive нэг тийм нэг сэтэл нэг эерэг тийм нэг сэтэл одоо Монгол метротой болно гэдэг ч юм уу эсвэл Монгол одоо ингээд гэр хороол байхгүй болно. By the way гэр хороол байхгүй болохоос би бол тэрийг бол нэг зүг гэж боддгоо л те. Гэр хороол бол Улаанбаатарын нэг те дүр төрхнийх нэг хэсэг байхгүй. Тэр гоё болох хэрэгтэй байхгүй байхгүй болох гэж. Гэтэ позитив байх нь чухал юм уу? Негатив байх нь чухал юм уу? Гэхдээ яг хуу позитив тийм сэтлийг негатив хүчээр ингээд түлхэх хэрэгтэй юм санагддаг байхгүй юу? Яа. Тэ. Бүгдээрээ позитив те ингээл байгаал ингээл өөстө үнэхээр гоё байна, ийм байна, тийм үнэхээр болж гин гэд байх юм бол урагшлахгүй шүү дээ. Тэр чинь мэдээж нэг юм болохгүй байгаа. Тэгээ болохгүй байж штэ энийг энэ болохгүй байгаа юм ингээд хэдүүлээ. Энийг нь өөрчлөж болох гэдэг шүү дээ. Тэгмүүд одоо чимгэлтэр хоёлаа ярьжсэн чимгэлтэр одоо ийм яриа гарч ирсэн зөө. За та хоёр өөрсдөө хийхгүй байж зүгээр бити шаагаад гэж нэг ярина эсвэл та хоёр бити ийм сүрэг байгаад л та тэгэл хийж байгаа нь их юм штэ гэж ярьдаг байхгүй юу? It's not. Тэгээ хийж байгаа нь их юм гэж юу гэсэн үг юм? Илүү needs to be better те илүү сайн илүү гоё шахах хэрэгтэй байхгүй юу? Improvement хэрэгтэй. Тэ improvement хэрэгтэй. Тэгээд тэнгуут ингээл хийж байгаа нь болоо штэ гэдэг их юм бол ер нь амьдрах шаардлага байхгүй шүү дээ. Юу ч хийх шаардлага байхгүй шүү дээ. Тий, ер нь намтнаас нэг ялгархгүй болох гэдэг байхгүй тий. Fucking мал шиг тэгэл. Тэгээ Монгол ийм одоо society-д ингээ хүмүүс нийтэд нь ерөөсөө нэг тийм алсын хараа гэдэг юм баг байхгүй тий. Зүгээр яг нэг юм natural яг л амтэн шиг болсон байгаа байхгүй. Болцсон байгаа гэдэг дээр л айгүйх фокусыг хэрэгтэй. Тийм байгаагүй байхтэй. Тхийг эзлэе гэжсэн хүмүүс юм чинь өнөөдөр тхийг эзлэе гэжсэн хүмүүс Атлантын талаараа шаачих байхаа гэл тий. Арано мэдхгүй гэж. Арано мэдхгүй яг энийг л ялчих юм бол яг Атлантын талаараа яг хурцгийн сагдаад нэ тий. Бүр ингэ what a fucking ambition дээ. Харин тий. Holy shit яг speaking of гэр хороол заяа. Ер нь бол одоо ингээл барилгуудын дээвэр дээр ингээл гараалан гэр бол хардаг байхгүй юу? Харахаар надаа ингээ хамгийн гоё юм жинхэнэ luxury юм тэнд байгаа юмсан байх боломжтой шаарддаг байхгүй юу? Ингээл уулнууд ингэсэн те. Тэгэл тэргээр ингээл айлууд харагдаж байгаа. Гэтэ хэрвээ бид нар тэн дээр ингээд айл болгоно нэг 10 мод тариач юм уу те. Тэгээд бүгдээрээ ингээд амьдарч байгаа газар ямар арчаатай байгаад тэгээ би даасан тэд бүтцтэй байгаа. Тэрийг ингэ шийдэж чадах юм бол нөгөө аим гоё. Жинхэнэ Европын барууны орны Америкийн suburban area шиг аим гоё болох гэдэг байхгүй. За тэгээ шинэ жил болох юм бол тэр моднуудын дээр бүгдээр гэрлүүдээ хийлдэ тий. Тэгэл аим гоё ингээд харангууд гэр орол чинь тэр жигтэй ингээд од шиг тий. Шалбан тэ төмрийн сэгний урд тэ тийм юм шиг овоорч яснаас тэ гэрийнхээ урд гадаа хийн. Гадаа жинхэнэ модон дээр тэ.